Эвлийн мэдээ хөтөлбөртэй хамтгаа үзэгчдэнд баярлалаа. Үргэлжлүүлэн үзэгч та бүхэнд өнгөрсөн 7 хоногт хөрөнгөний зах зээлд болсон гол үйл явдлын мэдээллийг хүргэхээр студид хөрөнгө оруулалтын шинжээч Мөнх Эрдэнэ ажиллаж байна. Орой минь төргий. За орой минь төргий. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногийн хөрөнгөний зах зээл тэр дундаа гадаад зах зээлд онцлох ямар үйл явдал болов? За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт гадаад зах зээл дээр гадаадын хөрөнгөний бирж дээр Монголтой холбоотой хувьцат компаниудын хувьд Kinkora Corp-ийн хүчингү болгоод байсан 2 лицензийг сэргийсэн байгаа. Тэгэхээр өнгөрсөн 2 жилийн хугацаанд 106 лицензийг бол хүчингү болгоод байсан. За үүнээс бол өнгөрсөн жилээс эхлэн буцаагаад эдийн засгийн эргэлтэнд оруулах үйл ажиллагааг бол Монгол Улсын засгийн газрын зүгээс хэрэгжүүлсэн байгаа. За энэ 106 лицензийн 2 лиценз нь бол Kinkora Corp-ийн эзэмшдэг лиценз байсан байж байгаа. Тэгэхээр энэ 2 лицензийг хүчингү тооцоолснараад тус компани өнгөрсөн жил санхүүгийн тайланд бол 7 сая канад долларын хоригдуулгыг бол хийгээд байсан. За харин буцаагаад лицензээ сэргээж авснараа энэ эдийн засгийн эргэлтэнд оруулах боломжтой болж байна. За тэгээд энэ 2 лиценз дээр төсөл хэрэгжүүлж байгаа. За тэр төсөл нь бол одоо хөрөл үнэг гэсэн тийм нэртэй төсөл байгаа. За энэ төсөл нь бол алт зэсийн ордтой. За тэгээд тэр энэ алт зэсийнхаа ордыг бол ашиглах зорилгоор энэ төслийг хэрэгжүүлж байгаа ийм компани байгаа. За тэгээд компанийн хувьд бол хувьцаа нь бол Торонтогийн хөрөнгөний бирж дээр арилжаалагддаг. За 3 сарын 2-ны өдөр бол тус компани нэгж хувьцааны ханш 0.2% 0.2 канад доллар байсан. За харин мэдээлэл гарснаар бол 0.3 канад доллар болж өссөн ийм үзүүлэлттэй байна. Тэгэхээр мэдээж сүүлийн үед бол хүн болгоны анхаарлын төвд байгаа асуудал бол 5-7 асуудал байгаа. Тэгэхээр өнгөрсөн 7 хоногт яг 5-7 хэлэлцээртэй холбоотойгоор шинэ мэдээлэл юу гарсан нь? За тэгэлгүй яг бид энэ асуудлыг бас анхааралтай ажиллаж байгаа. За тэгэхээр өнгөрсөн 7 хоногт их сайхан сайдын хувьд мэдээлэл өгсөн байгаа, ярьцлага өгсөн байгаа. За тэндээс бол голлох ийм асуудлуудыг бол дэвшүүлсэн байна. За тэнд үүн дотор юу байгаа гэхээр одоо л хоёр талын 5-7 хэлэлцээртэй холбоотой асуудал дээр хоёр талууд хоорондоо хэлэлцээр хийгээд гарын 5 хуруунд багтах хэмжээний тийм асуудлуудыг шийдвэрлэх шаардлагатай болсон байгаа, үлдсэн байгаа. За энийг шийдвэрлэх дээр ажиллаж байна гэсэн мэдээллийг нэгдүгürt өгсөн байна. За хоёрдугаарт бол энэ Chalco компани төлөх өрийн асуудал бол бас их төвөгтэй байна гэсэн мэдээллийг бол өгсөн байгаа. За өмнө Chalco компаниас бол бид 350 сая Америк долларын урьдчилан аваад түүгээр бол хүний хөгжлийн сангаар дамжуулаад иргэддээ бэлмэг тараасан. За энэ өрийг бол 2-3 жилийн өмнө бол авсан байгаа. За ингээд өнөөдрийг хүртэл төлж явсаар 100 гаруй сая доллар одоо үлдсэн байна. За энэ дэр гол асуудал нь юу байгаа вэ гэхээр энэ өрийг хэрхэн яаж төлөх вэ гэдэг дээр бол консорциум ярилцж байгаа юм байна. Мөн энэ өрийг төлсөн ч гэсэн түүнээс хойш жилүүдэд бас дахиад зүүн цанхаас олборлож байгаа нийт олборлсон нүүрснийхээ 80%-ийг Chalco компанид нийлүүлэх ийм бас гэрээ өмнө зурцсан байсан юм байна. Тэгэхээр энэ гэрээний асуудлыг энэ гэрээний хүрээнд хүлээж байгаа үүргийг зөв зүйтэй хэрхэн яаж шийдвэрлэх вэ гэдэг дээр бол бас нэлээдгүй асуудал байгаа. За хэрвээ энэ дээр бас буруу тийш нь зарлаад буруу тал руу нь хэрвээ энэ асуудлыг шийдвэрлэх юм бол одоо хан ресурс компанид 100 сая Америк долларын одоо төлбөрийг төлөхөөр болсон засгийн газар 100 сая Америк долларыг төлөх тухай яригдж байгаа. За яг үүнтэй адилхан юм асуудал руу бас орж болзошгүй гэсэн мэдээлэл өгсөн байна. За мөн дээрээс нь бол улсын их хурлаар энэ 5-7 хэлэлцээрийг бол гэрээний асуудлыг за энэ асуудлыг бол хэлэлцүүлэх шаардлагагүй гэдгийг бол дахин илэрхийлсэн байгаа. За бидний зүгээс анхаарал хандуулж байгаа хамгийн гол асуудал дээр бол 1000 хувьцааны үн цэнд хэрхэн яаж өсөх вэ гэдэг асуудлыг бол анхааралтайгаар ажиллаж байна. Харамсалтай нь бол 1000 хувьцааны үн цэнийг нэмэгдүүлэх тал дээр нэмэлт мэдээлэл бол одоогоор байхгүй хэвээрээ байна. Тэгэхээр чиний хувьд бол хөрөнгөний зах зээлтэй холбоотой тэр дунд хувьцаат компаниудын талаар судалгаа хийдэг шүү дээ. Тэгэхээр хамгийн сүүлд дархан нэхий компани хувьцааны судалгаа хийсэн гэсэн ер нь дархан нэхий компани ерөнхий мэдээллийг эхлээд үзэгчтэй байхгүй юу? За тэгэлгүй хот тэгэхээр энэ компани хувьд бол хөрөнгөний бирж дээр хувьцааны арилжаалагддаг. Нэгж хувьцааны ханш шин хаалтын ханш бол 17 мянган төгрөгдөр байгаа. Нийт хувьцааны тоо бол 1 сая 100 мянга гаруй эмчилэг хувьцаатай. За голлох 3 хувьцаа эзэмшигч нь бол 173 эзэмшдэг бол үлдсэн 28%-ны 27%-ыг бол 13801 хувьцаа эзэмшигч эзэмшдэг. За гүйцэтгэх захирлын хувьд бол Бат сайхан гэсэн ийм хүний бүрэлдэхүүн удирдлагын дор ажилладаг ийм компани байгаа. За мөн энэ компанийн хувьд 1972 оноос хойш үйл ажиллагаа явуулж ирсэн. За манай бас томоохон туршлагатай компаниудын нэг. За байгаль ээлтэй хэмнэлттэй эко технологиг нэвтрүүлж ажиллаж байгаа. За мөн Евро стандартад нийцсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэж одоо үздэг. За мөн 500 гаруй одоо ажилчинтай ийм манай томоохон үндэсний үйлдвэрлэгчдийн нэг байгаамаа.
Дархан нэхий компанийн хувьд бол хүмүүс мэдээж нэхий гэхлээр арьс ширэн бүтээгдэхүүн үйлдвэрлэл явуулт юм байна гэдэг төсөөлөл бууж байгаа хэл та. Үүнээс гадна ер нь бүтээгдэхүүний нэр төрлийг үзэгчдэд илүү дэлгэрэнгүй мэдээлвэл ямар төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг вэ? За тэгэхээр энэ асуултанд хариулахын өмнө компани маань яг юу үйлдвэрлэдэг гэдэг талаар бас товчхон мэдээлэл өгье гэж бодлоо. За тэгэхээр энэ компани бол энэ бодын шир боловсруулах үйлдвэр, богийн арьс боловсруулах үйлдвэр, за мөн жижиг арьс боловсруулах үйлдвэр, за ойдлын үйлдвэр, гутлын үйлдвэр гэсэн ийм одоо үйлдвэрүүд нь дотор энэ компани удирдлаганд ор байдаг. За тэгээд эндээс бол Дархан нэхий компанийн хувьд бол эцсийн бүтээгдэхүүн дээр бол нэхий идэл, за сахиу идэл, гутал, өвлийн одоо өвөл 100 хавар намрын гутал, за мөн арьсан идлийг арьсаар хийсэн идэл хийдэг ийм бүтээгдэхүүнүүдийг хийдэг компани байгаа. За тэгээд одоо энэ салбарт компани байгаа. Тэгэхээр энэ он гараад бас хувьцаат компаниудын за тууцын хурал бол нэлээд зарлагдж байна. Өнгөрсөн оны бас гүйцэтгэлээ хурлын үеэр мэдэгдэх шүү дээ. Тэгэхээр Дархан нэхий компанийн хувьд өнгөрсөн 2014 онд ер нь ямар хөө хэмжээний ашигтай ажиллав? Яг төлөвлөжсэн гүйцэтгэлдээ ер нь хэр хүрч ажиллаж чадсан бэ? За 2014 оны гүйцэтгэлийн хувьд бол энд графикаар харуулж байна. За тэгэхээр бүтээгдэхүүний орлогын бүтцийн бүтээгдэхүүнээр нь харуулж үзэх юм бол хамгийн том буюу 75%-ийг нь бол арьс боловсруулсан арьс эзэлж байгаа. За дараач нь бол нэхий дээл бол 11%-ийг эзэлж байгаа жишээтэй. За ингээд дараагийн бүтээгдэхүүнд бол энд харагдаж байгаа. Харин борлуулсан зах зээлийн хувьд аваад үзэх юм бол нийт борлуулалтын орлого нь 56% бол экспортоос бүрдсэн. За 44% нь бол дотоодын зах зээлээс бүрдсэн байна. За үнийн дүнгээр нь авч үзэх юм бол 2014 онд бол нийтдээ 20 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийсэн. За үүнээс борлуулалтын өртөг бол 1434 тэрбум. За ингээд цэвэр ашиг бол 206 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай байгаа. За энэ нь өмнөх оноос борлуулалтын орлогын хувьд бол 42%-аар өссөн юм үзүүлэлт харагдаж байгаа. За харин борлуулсан бүтээгдэхүүн ашигын хувьд бол 48%-аар өссөн байгаа. Харин нөгөө талдаа цэвэр ашиг нь бол 10%-аар буурсан ийм үзүүлэлттэй харагдаж байгаа. За яагаад борлуулалтын орлого өссөн бэ? За мөн цэвэр ашиг буурсан бэ гэдэг дээр тайлбар өгье. Тэгэхээр орлогын хувьд бол эдийн засгийн хямрал Монголын нөхцөл байдалд бол улам бүр хүндэрсээр байна. За үүнтэй холбоотойгоор дотоодын зах зээлийн эрэлт бол буурсан гэж үзэж байгаа. За мөн энэ бүтээгдэхүүн маань өөрөө өвлийн улиралд хэрэглэгддэг бүтээгдэхүүн учраас өнгөрсөн жилийн хувьд бол цаг агаар дулаахан байсантай холбоотойгоор эрэлт буурсан гэж бас үзэж байна. За мөн еврогийн ханшийн эрсдэл дээр экспортын орлогоос олох төлөвлөж исэн орлогоос еврогийн ханшийн эрсдэл хүлээсэн учраас орлого нь бас төлөвлөж исэндээ хүрээгүй гэсэн юм хүчин зүйлсүүд байгаа. За харин нөгөө талдаа зардал тал дээр бол ханшийн эрсдэл хүлээсэн. За энэ компани маань өмнө нь долларын зээлтэй байсан. За долларын ханш өсөж байгаа учраас эндээс бол ханшийн зөрүүний алдагдал хүлээсэн. За мөн хүүгийн зардал өссөн гэдэг ийм шалтгаанаар бол борлуулалтын орлого нь өссөн ч гэсэн ашиг нь буурсан ийм үзүүлэлттэй харагдаж байгаа. Магадгүй хүмүүсийн хувьд Дархан нэхий компани хувьцааг худалдан авъя гэж сонирхож байгаа хүмүүсийн хувьд за өнгөрсөн оны гүйцэтгэлээр бол ашиг нь буурсан үзүүлэлттэй байна. 2015 оны хувьд ер нь энэ компани хувьцаа ер нь яаж өөрчлөгдөхөөр байна? Компанийн ашигт бас эерэг дүр зураг харагдаж байна. За тэгэхээр 2015 онд бид ийм дараах хүлээлтүүдийг бол хийсэн байгаа. За энэ дээр юу гэхээр 2014 онд энэ компани маань Чингис бондоос 14 тэрбум төгрөгийн 8% хүнтэй 5 жил хугацаанд зээл авсан. За үүнийхээ тодорхой хуваарнууд өмнөх долларын зээлийг бол дарсан байж байгаа. Тэгэхээр энэ оны хувьд бол энэ компанийн хувьд ханшийн эрсдэл дээр бол айх асуудал гарахгүй болж байна гэсэн үг. Санхүүгийн эрсдэл талаас валютын ханшийн зөрүүний алдагдал үүсэхгүй. За мөн дээрээс нь хүүгийн зардал өсөхгүй байхаар энэ боломж бүрдэж байгаа. Нөгөө талдаа 2015 онд Европын холбооны улсууд руу эцсийн бүтээгдэхүүн буюу арьсан цүнх экспортлох туршилтын ажлыг бас эхэлж байгаа. Тэгэхээр өмнө жил бол боловсруулсан арьс экспортлж байсан бол одоо энэ жилээс эхлээд боловсруулсан одоо эцсийн бүтээгдэхүүн буюу арьсан цүнх экспортлоход энэ ажлыг эхлүүлж байгаа. Тэгэхээр энэ ажил хэрвээ амжилттай болоод цаанаас их хэмжээний захиалга орж ирэх юм бол 15 онд бас орлого өсөх боломжийн тал харагдаж байгаа. За мөн энэ компанийн хувьд өөрийнхөө гол зах зээлийг бол одоо бүгд хятад ард улсын зах зээлээ гэж бас үзэж байгаа юм байна. За гэвч хятад руу экспорт хийхэд бол 38%-ийн татвартай байгаа. За энэ татварыг бууруулах эсвэл тэглэж чадах юм бол энэ компанийн хувьд маш том зах зээл бол нэгднэ гэсэн ийм хүлээлт бас байгаа. За мөн бас Японтой саяхан эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байгаа. За үүнтэй холбоотойгоор бас Япон руу бүтээгдэхүүн экспортлох боломж нэгдэж магадгүй маа гэж хүлээж байгаа.
Тэгэхээр мэдээллийг хүргэсэн мөнх эрдэнэдээ баярлалаа. Тэгэхээр үзэгч та бүхэнд өнгөрсөн 7 хоногт хөрөнгөний зах зээлд болсон онцлог мэдээллийг хөрөнгө оруулалтын шинжээч мөнх эрдэнэ хүргэлээ.